Мөргөлдөөний үеэр амнасаа алдсан 6 хүний 5 нь тус мужийн хуучин цагдаагийн ажилтнтай холбоотой байсан гэдгийг албаныхан хэлсэн байна. Хар тамхитай холбоотой гэмтгэргүүдэд нэрвэгдсэн Герреро мужид 2 хоногийн турш үргэлжилсэн мөргөлдөөний хүлд одоогийн байдлаар 22 хүн амнасаа алдаад байна. Мужийн цагдаагийн албан хаагчийн мэдгдснээр хохирогчдын дунд дөнгөж 7 настай охин болон 1 ой хүрэх гэж буй нярай хүүхэд байсан байна. Нэгэн хохирогчийн цогцыг Чилапа мужаас олсон бөгөөд тэрээр АК-47-гийн суманд өртөж амнасаа алдсан тухай их сурвалж мэдээллээ. Чилапа мужид сүүлийн жилүүдэд хар тамхи хууль бусаар наймаалагч нартай холбоотой аимшигт хэрэг гарах нь ихэлсэн. Өнгөрсөн 5 дугаар сард Чилапа мужийн ард иргэдийг занал хийлж айдас давтуулаад байсан 300 зэвсэгт этгээдийг баривчилсан бөгөөд энэ үеэр 10 гаруй хүн амнасаа алджээ. Өнгөрсөн жил Мексикийн Герреро хотоос 43 оюутан сураггүй алга болсон бөгөөд тэдэнд юу тохиолдсон нь тодорхой болоогүй байна.